Жанжан гэдэг газраар явж байна. Энэ дээр метро ингэж явж байна. Хажуугаараа юм төв замтай. Тэгсэн хэрнээ энэ хажуугаар нь гол урсж байна. Тэгэд энэ хажуугаар нь ондоо дугуйтай хүмүүс ингэ салхилаад, явган хүмүүс ингэ алхаад, амраад ингэж явж байна. Ажлаа тарчаал хүмүүс оройн хоолоо идчихэд ингээд хоолоо шингэх гээд гарч ирээд ингээд алхацдаг. Энэ хоёр ингээд дөрөв орон сууцны барилгууд байгаа. Тэгээд энэ хайрд амьдардаг энэ ойр орчмын улсууд оройд ингээд хурж ирээл сайхан алхаад хоолоо шингээгээ агарлаад ирч хүчээ ингээд авчдаг байх жишээний. За. Үнэхээр гоё тохиолчихсан. Тийм учраас заавалчгүй энэ хавийн улсад хурж ирж ингэж агаарлаад амраад алхаж салхилдаггүй. Бүр зорж хурж ирээд өөр газраас хурж ирээд ингээд гэр бүлээрээ хурж ирээд ингээд найз нөхдөөрөө хурж ирээд амардаг. Салхилаад ингээд зугаалаж явж байхад үнэхээр сайхан. Хажуугаар ингээд гол урсаад одоо сүүлийн нөгөө хилийн ингээд энэ их модон орж байна. Тэгээд хотын амьдрал донд ингээд тэр их завгүй ажил амьдралын дундаас энэ сэтгэлийн амар амгалан тэр байгалаас авах тэр мэдрэмжийг ингээд авангаа сэтгэлээ ингээд төвшин болгох ирч хүч энерги авах тэр боломжоор нь хангах үүднээс Бусан хотын захиргаар их хичээнгүйлж ингэж ажиллаж байна. Тэгээд ногоон байгууламжийг ч гэсэн ихээр хийж байна. Иргэд ч гэсэн үнд нэг дуртай байна. Тэгээд хүмүүс ингээд эрүүл мэндэд ч их анхаардаг болж, агаарл салхилт татаач их анхаардаг болж, тэрийг дагаад болохоор энэ ногоон байгууламжийг хөгжүүлэлт, цэцэглэлт гэдэг зүйлүүд улмал илүү төгсрөөд, улмал илүү гоё болоод байна. Бид хэд эднээс одоо суралцах зүйл их байна. Одоо бид хэд ингээд нөгөө сэлб голоо, туул голоо одоо энтхийн одоо солонгосын нөгөө хан мөр биш тий. Одоо энэ уурсаад байгаа энэ зүгээр нэг хотын төвөр уурсаж байгаа унчаан жан гэдэг. Унчаан байхгүй. Унчаан гэж ярьдаг. Унчаан хан. За тэгвэл яг энэ зүгээр л энгийн жижигхэн гол шиг ингээд жижигхэн гол эсэл голыг л одоо ийм болгоод ногоон байгууламж болгоод сайхан засаад тордоод авах боломж байгааг тэгээс харж болохоор байна. Тэгээд усны ийм гоё тунгалаг доороо ингээд ногоон замгтай. Тэгээд дээрээс нь ингээд захстай юм билээ. За тэгээд найз нартайгаа гэр бүлэрээ ингээд хурж ирээд ингээд сайхан агаарлаад амраад салхилаад тэгээд дээрээс нь энэ хавар ингээд замдаагаа ингээд хоолны газрууд, үйлчлэгийн газрууд зөндөө байгаа. Тэгээд өдөржин ингээд агаарлаа, салхилаад амрааж явахад бол бүрэн боломжтой ийм сайхан газар байна.